Монголын волейболын холбооны 2024-2025 оны үндэсний дээдлийн аврах шалгаруулах тэмцээний 3 дугаар тойргийн 117 дахь тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Хадбайн зугаар талда спорт мастер төрөмөнхийн явхтан эцэнтэй спорт мастер элбайны энх хамгаалан агтлагчтай Натурбэд Сэргэн дасах төв 3 бухад компани Натур Бакс клуб. Надад талда Бандрагчийн төвшин эзэнтэй олон улсын хэмжээний мастер Мегбарчдын Цэрэнбаатар агтлагчтай Миг даатгал компани Төв Миг клуб. За волейболын үндсэн дээдлийг аврагчлуулах тэмцээний 2024-2025 оны үндсэн дээдлийг аврагчлуулах тэмцээний 3 дугаар тойргийн тоглолт эрэгтэй богд эхний тоглолт 3 дугаар тойргийн Натур Бакс Түмиг клубүүдийн тоглолт алиландаа 7 ажилттай оныхоо дээр Түмиг нь байгаа юм байна 22 оноотой бол Натур Бакс 20 оноотой алил нь хожил тэнцвүүх яваа юм баг тоглолт ихэд бэлэн болж байна. Эхний тойрогт бол 5 ижийн тоглолтоор шийдэгдэж Натур Бакс нь ожиж байлаа. 2 дугаар тойрогт бол 3-1-ээр Түмиг нь ожиж байсан. Өнөөдөр бол ширүүх 3 хасгалтай тоглолт болох ба. За Натур Баксаас өнөөдөр Түмигтэй тоглолтын дээр Арднар Азаас гараанаас эхлэж гарагдана. Игобе анх хоёрын тоглолтын хасан. За Игобе бүрдэр жирийн хаалт нийлэрч ирнэ. Барагтай гаргасан гарахгүй дээ 2 м 4 2 м 8-тай 2 тоглогч. Орд байна да. За өмнөх тоглолтуудаас ирэхэд бас гарааны бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн. Болор эдэн төлөвлөгөө гарч байгаа. Тэгэхээр Мотоки гарааны гарчингууд юу тоглох боломжтой болчиход байна. Дигонор тоглогчдоос 2 нь талбайд гарна. За бүрдэр чагаад оноо дараагийн мөнгөн дээр хаалтны гартай өгөөдөр тэгсэн хаалтны гартай явцсан болох юм байна. Игобе Сикоко за үнсэл тоглогч Квентер Галтер сулрсан бүрдэр хаалтны гартай отгоос зэрэг амгаланжтай олсон Игобе багаалт гарч ирж байна Түмигээс анхны Галтер сулрсан за олон хүмүүс дээр ойлгоцсон гэдэг. Хобчийн бомбог хоёр болтоор алгаж байна. Ана 2-1. Хасан анх хоёрын тоглооны гаргасангүй төгсийн бүрэлдэж ороод ирсэн. Хаалт үнэхээр гоё өндөр харагдаж байна. Натур Бакс 2 дахь тоглолтод оролцож байна. Бүрэлдэж Ашигдэр Минтонот хавыг 3 дахь болгож авч гарагдсан. Түмигийн хувьд бол өмнө нь энержитэй тойргийн сүүлийн тоглолтоо хийж бас 3 дахь ажил авсан. Араас Синдевш Отгон санжираа хамгаалалттай сөрөг тон 3 араас явдаа инх хамгаалан хаалтнаас гаргасан. Дөрөвнэг Натур Бакс ихлэ сайхан эхлэв байна. За хатас гаргалаа. Квинчиро. За Ашигдрын тоглолтыг нь үзсэн. Ерөнхийдөө энэ байр дээр бас нэлээд судалж гарч ирж байгаа Түмиг. Анх хоёрын давлал цаагаалсан. За тавны ирэмтэй орсон бомбог өдөөж явж болсонгүй. За болор эдний анх хоёр давтан хэмжээтэй үүсгэлээ. Дараагийн давлт Игобе Сикоко Цэрэнбаатарын хамгаалалт хэмжилтөө самгаалт тосол явцсан. Ороод ирсэн мөнгөн дээр хөрвөлж тоглоогоо явуулж байгаагаас за тоглолт ихний 5 онооны ихэнх нь бүрдэржийн хаалтны оноо явж байна шүү. Тоглолт ихэнд 2 хаалсан. Энэ бол сул ороод ирсэн мөнгөн дээр тоглоогоор оноогоо холдуулж байна.
Сайн давсан олбогч төрөмөг намжтай. Quintero-гийн тоглоо 2-2 дуу явуулсан тоглоо орсонгүй. Quintero Хоёроос Игабая Quintero нэг юм бол сайхан сууж байна. Сөрөг тоглоо хуурсан. Цэндээвшээ уралд сөрөг тоглоо арднараас за Баянгар Корондигоос 2020-ыг аврагын цам өргөссөн. Баянгарын одоо тоглогчид арднараас цэндээвшийн тоглогчид аль нь одоо нэг хэсэг тоглолт хийж байгаа. Quintero Арасын хамгаалан арын тоглоогоо гарч ирж байна. За Эрдэнэрийн хамгаалан Тэнцэн он дээр санаагаа олдоо. Жанаа ярьцаг 7-5 болгож өрчөж байна. 2 онооны тэргүүлэлттэй тоглолтод 2 дугаар соёлын оноо олгож авлаа да. Хоёулаараас явсан тоглоо байсан энэ хамгаалын тоглоонод. Яравын бол нөр явууллаа зиндэвш. Дaalгсаа бүхнэр тоглох байсангүй. Талбад амгасаа 8-6. За Батүн амар тоглоход явна. За өнөөдөр арднаар цэцэг ганаглчингууд амар яг үндсэн байр дээр тоглож байна. Өчигдөр интернет хөвтөд тоглох дээр өндөрийн тоглоход оролцож байна лээ. Тасчул ус ирэхэд аль байр дээр тоглох байсан. Байр дээр өчиж үзээд байна. Авторсонгүй ханаа ярьцаа 7-8. Төмийг Бразил тоглогч аваад ирсэн байна да. 1988 онд төрсөн 2 м өндөртэй улсын лигт тоглосон тоглогч байна да. 19 улсын лиг тоглосон. Осло тодорхойлолтой тоглогч авчирсан байна да. Энэ өдрөл Тайландын лиг тоглож байгаад тоглогч аваад ирсэн байна. Туркийн лиг, Вьетнамын лиг, Тайланд, Дубайд, Иракийн лиг, Кипрусын лиг, Грекийн лиг тоглосон, Эстонийн лиг тоглосон, Израиль, Грек тоглосон. Агуу амжилттай тоглогч авчирсан байна. Төмийг дараагийн тоглолтоос бод гарах баг. Эхний ээлжийн тоглолт оноо найрцаа 8-9. За 4-1-ээр эхлүүлж ирсэн гэхэд боломжтой өртөд ирсэн байгаа. Игобигийн тоглохын галтаар оноо гэж байна. Quintero хагаад тэнцвэрлээд эхний ээлжийн тоглолт оноо Төмигээс тоглолтод хаалтрахдаггүй байсан энэ удаа Quintero унгаж байна. Натурбаксаас пүрвдэрж 2 хаацсан байгаа. Нармэрийн давалт. Игобес Сикуко дараагийн ганцаар гарч ирсэн автаж гордод тоглоно гарч байна. За SG-ог Сасумигээс сүснэгтийн байраа хадгалах гэж зүтгэх нь ойлгомжтой. Ороос Натурбакс төмиг гэсэн тавлуулгаж байгаа 2 богод ирэхэд бас өсөн тэр 1-2 дэх зүтгэх нь ойлгомжтой. Аль нь дагшаа зурд руу их орох бүрэн боломж харагдаад байна. Эрэгтэй тоглолтууд дээр зөрдөг тоглолт их чухал да. За анх хоёр энэ ч тоглолтод давтаа санаа авсан байгаа. Тэнцэн он дээр давтал бас гоё орсон. Арднараас
За татламжилттай болсон анх хоёрын татлаа өдөрлөө. Араас инх хамгаалан явсан хуурсан. За 3-араас явж байгаа одохгүй уралтууд ганган байна да. Ирсэн холболт болгоныг оноо олгож байна инх хамгаалан. Бүрдэрж сайн давалт байна. Цэндэж шүлэгдэх сөрөг тоонд инх хамгаалан хоёрдугаар холболт гүйцэтгсэн Игобиг нутгаас онгоосаа Мижидэржин амбалик ада за Игобе сиког дөрхөө ослохоо явнаг дэгэд уулны тангадарж байгаа юм баг. Орхон Квинтер асан гамбалик ус хаагаад оноо авч байна. За лавсаа хорсон шүү сулаад ирсэн онон тэргүүл боломжтой төмийг Даниэлээр дуулсан орсонгүй. Зайтайх шиг өндөр явуулаад явчихад довтгоод өндөр тоглогчид бол болтууллаа гэхэд гарах магадлал бас нэлийн өндөр харагдаад байна Даниэл дээр. Холбоотой зайтай өгөөд өндөрчүүл. Болтолгүйгээр бараг болонгууд руу зөхөндөө. Игобе Сикуко гоёудаж явсан Тэндээвч нутгаа явсан хуурсан. Хязгаарлах сентийн шүргэж байгаа юм уу? Антины гадуур явчих байгаа юм уу санийх? Алдар хураалгасан. Игобе Сикуко за 5 болноор иргүүлсэн давлалт аюултай орж байгаа давлт шүү. Арагийн давлт хардвар доо. Квинтерийн давлалт Амрын нутгаас за давтаа цамгаас яг л зүг байраа сууч ирдэ хамгаалтаа сонгогдож ирсэнгүй. Амрын нутгаа явж байгаагаас орон ярьцаа 14-12 ихний элчин тоглолтын дунд 2 онооны хэрэгүүлэлттэй Натурбакс. Хатагартай Арднаранцын хамгаалт хэмжилттэй болсон сэрэг довтгоо. Зайтай холболтон дээр зин зайтай холболтон дээр явсан. Инх хамгаалын довтгоорноос буцлаа. За голд амар дээр хаалт хэрэгтэй. Амар дээр Даниэл Евд хаагынд бол нэлийн хаалт задлж юм уу? Нэлийн харж өсөхгүй бол хоёр тодорхой хаалт шилж сахан шилжиж очиод идэг. Яг үндсэн байр дээр голоор тогтж байгаа довтгоонууд дээр хаах одоо бүрэн боломжтой юм нуруудад тоглож тэгээд тэдийн амсаа харагдахгүй байгаа да. Он 15-13 За тоглолтын нэгдүгээр шүүгч Төмигийн багаас шиг дуудсан. Ерөнхийдөө олон улсын хөдөлгөөн холбооны шинэ дүрм одоо бас өнөөдрөөс багийн бүх өдөртгүүд багийн тасалжуулагч багтад очсон байгаа. Хаалтан дээр байр эзэлж байгаа тоглогчид ерөнхийдөө толгооноос тийш гаргахгүй. Тэгээд Төмиг дээр сая аман санаанд ирж байна. За ганцхан өндөр тоон өртсөн байгаа 14-15 дээр Даниэл Мотозеди давалтан дээр давалт нарсангүй. За өнгөрсөн өдрөд Баянгор хоригоос өрсөлдсөн. Баянгор хоригны тоглогч Даниэл багийн бүрэлдэхүүн олон бий. Натурбаксаас Арднаранцаас Төмиг дээр Цэндээвч Даниэл Мотозеди гэсэн тоглогчид ордож болж байна. Анх хоёр дамжуулт өгөөр явсан хөрөвдөрж хатар сударсан аргашив сүмгэн Арднаранцын таталт. За талбарга татсан таталт дуусангүй. Тоглолт үжилсэнгүй.
За төгсөлж чухал байна да. Төмөгийн үүдүүд ихэд тоглолтын төгсгөл жоохон таараагүй байгаа байсан. Нэлээд салгаж ижил олон зөрүүтэйгээр дэше гарах бол төсгөж тийм сайн төсөв харагдахгүй байгаа да. Гамлигийн алтад очтоо энэ хамгаалалтын дээр алтаас мөнгө талбай гадна уснаар 17-15 боллоо. Гамлигийн тосгоо. За Гамлигийн тоглолтынээс тоглооны 2 дахь хоноош 2 голооны калт амжилттай өрсөн болж байна. Ахойр сайхан сулруулж явлаа тусаж ир. Эго Бэсико голдсон явсан Сэрэнбаатарын хамгаалалт амжилттай болсон дэши хөрчүүдээ. За сүгэл дуурайг тоглох хүн бүг байна. Квентер хоороод оруулсан зэрэгдэх нараас энэ хамгаалгын нөхцөө. За 3 хаалт гарч ирсэн хаалтны дундх цагаар болохоор боллоо да. За бага халагч өөрөөр хэлбэл сайн тоглолт үзүүлж байна. 18-16 гол гэж үрчилсэн. Ахойр антиж хэрэгцээ давтанагаа да бүрдэржин давтан жигтэй боллоо. За төгсгийн бүрдэрж төгсгийн дөрж дамжаа ах トゥ хоёр бүрддэхүүнд вэ Натур багсын бүрддэхүүнд Солонгосод сурч тоглож байна. Солонгосын их сургууль руу орсон баха. За давтан бүглээ авалтуулан хамгаалтан дээр мөнгөн сэргийн чин дэржиг солилцоогоор оруулсан Түвмигийн энэ ээлжийн тоглолт ихний солилцоо. За дүг наваад төгсгийн дөрж намжаа даваад дээр орж ирж байна. За өчигдрийн тоглолтын дараас 2 тоглолт зоноог авч гаргасан завсралын өмнө хань. Амрыалт Гамлиг дарсан дөрж намжааг хамгаалалт хавдар амжилттай сэргэлдэх ард наранцаас хаалт гэн шиг явж байна да. Квентерийг хаалтнаас гарч ирсэн. Сайхан дотгой да 20-16 гол ирж ирсэн. За 4 онон зэрэг танаа гололоод авсан байна их нээлжин тоглолтод. Квентеро явсан хаалтнаас багт нунжээ. Квентеро дараагийн мөнгө дээр оноогоо явууллаа. За бүрдэр зэрэг талбайд гарсан багийн 2 дахь солилцоо. Авдагч хамдагчин байр дээр Сэрэн дэржин анх хоёрыг солилцоон дээр бэлдсэн байна. Түвмиг Зард 2 солилцоо орчиж байгаа. Чин дэрж орж ирсэн. Дараагийн солилцоо анх хоёр байна. Анх хоёрод бас яг Түв аймгийн гаралтай тоглогч. Анхны өсгөрийнх нь нэг спорт мастер дулуумсрын бөгшөөд бас тасч өгч юм багт би. Өнгөрсөн тэнэгоогоос хүрдэн далын зурлал тоглосон тоглогчтой нэг. Игобе за Даниэл Атлонганда энэ хаалт тоглохыг хаалтны гартаа явлаа. 21-17 Гамбалиг ирээд талбайд орсон багийн 3 дахь солилцоо. За хаалт хөндөрлөөд хавд тоглож авсан болор эднийг аваад буян зайгаа уган цэрэн хаалтан дээр орж иж байна. Багийн 3 дахь солилцоо. Хоёулаа явлаа. Чиндэржин фас орцсон. Сул авдрсан мөнгө дээр уган цэрэн гэдэг болохоо. Чиндэрж хахад хамгаалсан. Квентирог нь тоглоо явсан. Квентирог гэж тоглогч. 2 м 2 тэй тоглогч юм лээ. Түвмигүн 8 дугаар тоглогчийг 14 дугаар тоглогч Синтойшээс солилцоотой. Солилцоо Натур багс 55 дугаар тоглогчийг 15 дугаар тоглогч. За зам тэмцээний дэвс солилцоогоор товхоалтаар орсон. Эго Бэсикогийн дард Мотокийн солилцоогоор орсон. За холбогчоор Мотоко орж иж байна. Дахин ч тоглолтоо гараад голын агч байр дээр бүгд авангуудаа
Амрыг өндрийн тоглоом дээр татсан Даниэл Мотозеди онгасан. Өшөө холбоот өндөрлөх шаардлагатай саний тоглоом дээр. За Даниэлийн хаалт. Эхний засварлагыг авууллаа. 19-21 болж оноо ирсэн 2 онооны зөрүү багийн олонд тоглогч Болор Эрдэнэ орж ирж байна. Игобе Сикоко талбайдаа гарч Мотокис улсан. Солилцоо дуслаа. 6 солилцоог ашигласан Натур Багс. За Төмигийн талбай дээр гараад 3 цолоо тоглогчтой гараад уцлаа шүү. Ард давалтан дээр Квентиро урд зам төлийн дэвш Чиндэржус талбай руу гард. Игобе Сикоко Квентирийг хамгаалт тогон саган болсон урд тор өрчөж байгаа манай Даниэл Мотозеди Даниэл дээр тоглолт хэрэгтэй. Сая л нэг хаасан бусдаар оноо явуулахгүй байна. Солилцоо 22-19. Төмиг клуб За Синдэв суугаад Наранбаяргийн талбайд орж ирсэн. Арднаар анцас Синдэвш нутгаа халтар гоё судрж байна. Болор Эрдэнэ шууд тоглоход явлаа. Нарыг мөнгө дээр хаасан. Хатас муу тагаад нуусан. За гандуудган Синдэвш. Оноо өртөж онооны цаг 22 болгоод өрчлөө. солилцоо төмиг клуб За Болор Эрдэнэ анх хоёр талбайд орж ирсэн. Чиндэр цуусан. За 6 солилцоо. Алил магн бүтэн солилцоо эдийн чинь тоглолтод. Их хамглан за хатнаас гаргасан. За одогсэр нэг хаалт цуглаад үдсэн анх хоёрын хаалт. Дахиад инхэм хамглан нөх явсан дараагийн мөг шамраа гаргасан. За инхэм хамглан баригдахгүй 8 хэлж тоглолтод багийн хатагч энэ чинь тоглолтод 7 тоглолт нуулсан тоглож байна да. Эхний хэлжийн тоглолтын хожилд бага өргөлээ. За 3-10-ын дэвш дээр тоглохтой. Баяраас явууллаа. Квентиро отгон сажир хамгаалж амжилттай болсон 2 дугаар болтол үүсгэсэн тоглох байсангүй. Баяраар содорсон арднаар анцас буцаалаа. Отгон сажирын дотор Игобе Сикоко топслод явуулсан шагууны гаднаас. Хаалтад үнэхээр гоё юм дээр гарч иж байна. Хаалтнаа сайн ч болтууллаа да.
Quintero нэг хамгаалалт хэмжилтээ болсон хамгаалтнаас болоод өргөд хуурсан. Давтал эсэнгөө сул явуулчлаа. Натурбакс сэргэлтгаан Даниэл Игобиг хамгаалтнаас болоод ирсэн. За хамгаалалтаа явуулдаг Quintero. Quintero 1996 оны тоглогч юм лээ. 2 м 2-тай. Давтал 3.55, хаалт 3.35. Хаалтны за давтанаа авдаг Quintero. Хоёр давтгаанаа олгоцсон байгаа. Давтанаа авсан оны цаг 5-3 болгоод ирчиж байна. 2 онооны зэрэгүүлэлттэй. Арган давт орсонгүй. За хаалт удаа арднаг алтаас удраад онцлаа. Даниэл Мотозеди энэ тоглогчны лаашиг тоглох хэрэгтэй төвмиг. 6-4 болгоод ирчихсэн. Залуус өвдөд албаны шин дүрмээр давуулж байгаа талд бас нэг давуу тал гарч ирж байгаа юм байна. Урд үсгийн тоглогчид давуулж байгаа талын урд үсгийн тоглогчид ихэд бас байр хамаарахгүй болчихж байгаа юм байна. Халтан дээр ямар ч байр эзэлсэн. Барилалд олж болж байгаа юм байна. Даниэл за энэ тоглолтыг нэлээд явуулснаа тоглолт техникс. Арха хоёр толгойн хэмжээтэй үсгэл гарагчдад авалт руу гарлаа да. Сүүлийн лиг дээр Иран тоглогч олон байгаа. Ерөнхийдөө Азийн өдөөний топ пагуудын нэг олон жилдээ бас Азийн жишээ хэрэгж явсан. Иран өмнөх лигийн тэмцээнүүд дээр Али Шахбази, Алиреза боловч олон тоглогч ирсэн Иранаас. За энэ жил Даниэл Мотозеди төвмиг яваад ирлээ. Амир Али Мегастарстай ирсэн. Амрын давуулалт гамбилгийн төвхөө Игобигийн хамгаалтнаас тоглох гэж ирсэнгүй. За анх хоёрыг тэндээ биш алилийн толгонд явуулаад өдөлгөө ус яг голын агшин барилдаа тоглож ашиг тоглож байна Наранбаяр. Их хамгаалан давуу тэмүүлээд авсан ганцын алдаа гаргаад ирсэндээ хаалтнаас болоод болсонгүй яг Quintero одоож зайтай холодын хаалтууд дарах хэрэггүй хаалт байна. Амар хаалаа да. Арас Игоби Наранбаяр хамгаалалт хэмжилттэй болсон Quintero-гийн хууралт Арднаг хамгаалалт хэмжилттэй энэ хамгаалгаар хуурсан Quintero дараад бууж байна. Гадны хамгаалалт явсан дараагийн мөнгө голын хаалгаас Мэжиддэржийн гамбэлэг. За өндөр бүрэлдэхүүнтэй тоглогчдоос вүүг бол оруулахгүй баг. Тэгэхээр Мотогийг бас хол бүсдэр тоглох боломжтой одоо юм тоглолтууд нэг холон Натурбакс дээр гамбэлэг алтны гартаа гарсан хамгаалаад 4 араас толгонд орж ирж байна зин дэвш. За гартан цахад оруулаа да. Засварлын өмнө 2 жил хаалтанд ороод ирсэн хамгаалан энэ удааныг авлаа. Хоёр хатас явуулаа.
Гамбилэг Бүрдэрж алтар судраад ирсэн амгалан хамжилттай Игобе Сикуку явсан хаалтсарсангүй. Нэлээд дутуу бөмбөгөн дээр хоёр дээрээс гарч ирлээ дээ. Өндөр тоглогчтой бол ганцхан алхаад утгаанд гараад ирж байгаа юм л та. Ай. За тоглогчдод Квентир 3 тоглохыг давуулт хаалттай. Батарбакса сонцголагч Игобе байна. Тоглохны 3 дахь Гамбилгийн хуралт. За тар үрсэн. Таран дээр давтаасан Гамбилэг. За голд 2 м 8-тай тоглогч орж ичрээс голын алтан дээр бас нэлээд гартай тоглохын тоглолтууд явагдаж байна Төмнийгээс. Артнаг алтар суларсан Игобе Сикуку саний шиг голтон дээр дээгүр зогхоор байна. За 4 оноотой явсан 11 дээр тэнцвэрж ирлээ дээ Натурбакс хэрэгтэй. Тэгвэл оноо яаж явах вэ? Квентиро бодор эдний амгалтнаас давцсан. Дараагийн тоглолт Синдивиш нутгаа явсан. За хоёртой тоглолцоор утгаар удаа. Хоёр дугаар явсан бишмэг давцсан. Аран За Иран тоглогч орд, Венесуэл тоглогч орд. Бүрдэрж явлаа. Гараа ичж байгаа болох байна. Тэгээ 11 дээр тэнцэж ирээд эргээд Төмийг 3 онооны хэрэглэлт танагаа бодлоо. За Төмийг нь урдаа байгаа. Аль нь 7 жилтэй ч гэсэн яг 2 дөрөв нийт бүлэнгээр оноо нь Төмийг 22, Натурбакс 20 оноотой байгаа. За энэ хамгаалан дээр хаалтууд барай эзлэгдэнгүүт Тэгэхгүй бас Игобер холболт ирж байна. Энэ хамгаалагын хувьд бол ирэхэд эхний ичнэ голтой одоо онооны ихэнх нь одоо бас араас ёс толгой холонтой байсан шүү. 12-14 Бүрдэржийн давуулт. За Квентир нэг барьлаа да. Батмөнхийн амар 13-14 Давт орсонгүй. За дараагийн бөмбөгөн дээр Ивандрог сэлцэгээр бэлдсэн байна да. Хамтлагчаар төгөлдөр орж ирсэн Бразил тоглогч Ивандро орж ирж байна. Диас де Соуза Ян Крос. Сэлцэгээр За Ивандро Диас де Соуза гэж Ивандро Соуза гэж тоглогч Бразил тоглогч 1988 онд ирсэн 2 метртэй тоглогч байна. За Игобе Сикуку гартаа явуулсан. Эхний чинь тоглолтод инхэм моронгийн тоглолтоо баригдаг. Энэний чинь тоглолтод Игобегийн тоглолтоонууд хувь өндөр явж байна. 14-15. Энэ Бразил тоглогчид ирэхэд ус усын лиг тоглосон тоглогч юм шүү. Ирэхэд эхний тоглолтод оролцож байна. Игобе Сикуку давтар тэнцвэрсэн. Давтар дараад 2 оноо авч өдрийн тоглолтоор тэнцвэрж байна. Игобе бол одоо Кувейтэд тоглож байсан, Израиль тоглож байсан, Грекийн лиг тоглож байсан, Японы дивизионээр тоглож байсан. Бас одоо туршлагаар үеийн тоглож байгаа. Дараагийн давтал талбай гадна унсан Төмийг рүү бөмбөг шинжлээ.
За энэ тойрогоос ахиж тоглогч нэмэгдэхгүй ирэхэд 2 дугаар тойрогч 2 дугаар тойрогт бол тоглолтод орцолоогүй юм тоглогч өнөөдөр гаргаж ирж байна. Ивандрог. Ардч тэр оноо явуулж байна да. Игобе. Өмнөд Африкийн Ботсван гэж одоо усаас анхудаа гоос манай тоглогч ирсэн. Тэр тойрог ихний тоглолтуудаас онцгой байсан шүү. Нэг тоглолтод 30-аас дээш оноод унжиж ирсэн. Одоо ч ирэхэд үе болгонд өндөр оноос төр явсан хэвээр байна. За согмаа тасарсангүй. Ивандро оноогоо явлаа. Сэрцээ Төвийн клуб 6 дугаар тоглож 3 дугаар тоглож анх хоёроор сэрцээ. За Данилиг давуулагч хамгаалагчийн байр дээр анх хоёрыг солилцоогоор оруулсан. Сэрцээ Төвийн клуб За өдөржин тоглолтын найрц 19-18 онооны тэргүүлэлтэй. Атас сажрын пас. Игобе за 90 дээгүүр зөхөд байна. Алтай дээгүүр зөхөд байна. Нарын зариуд яваад байна да. Онооны найрц 19-19 тэнцсэн. Quintiro за шагнаа явууллаа. Гараач чадах юм байна. Quintiro за онооны тэргүүлийг Натур Багс аваад 20-19 боллоо. Хэрвээ ихний чинь тоглолт 25-23-аар тоглолт өндөрлсөн байгаа. Арийн тоглолтын дээр цэндээ биш байх магадлал өндөр. Зөрөөд инх хамгаалгын давалт явуулсан орсонгүй. За хожид өндрөө яваад өсөлтийн байр хадгалах юм чухал тоглолтууд хэлж байна. За өсөлтийн 3-4-өөр эсвэл одоо 5-6 гарч байгаа бөгөөд ирэхэд хожид их чухал. За дээрээс нагшаа зурлал орж байгаа учраас энэ тойрог бас нэгэн тактик тоглолтууд явагдана. Алил Бактагаа ирэхэд зүрдээ таарчихгүй гэсэн байр суурьнаас багуудын тасч өргөх юм баг. Тоглолтод явах бах. За Чин Янгуг давуултан дээр орж ирлээ дээ. 21-20 Тавруугаа чиглэлд давуулжтэй мөгөнд давуулт 5-6 гарууд идэхгүй ирдэг давуул. Зиндэш өрөөд авах нь явсан хаалтны гараа шилгүүлсэн.
21. Яа. За шигсэн басан дээр ганцаар уултаа хагас намын болсонгүй. 22-21. За тэнцэн Андрес алилан онооны тэргүүл авсан. За Квентиро давтаг үлсэн нийтийн тогтолцоонд давтар оноо авсан байгаа. Игобе. За сүүлд нутгад авт орсонгүй шүү. 2 товтгоо дараалал дамжидгүй болсон 23-21 болсон төвмиг 2 онооны тэргүүлэлтэй. 2-оос Игобе явхлоо. Сод явчлаа 1-4 сод явлаа. Баговногч наран мэрийн нутгаа явсан шугам дээр хамгаалсан ард нараас өөрөө тусганд явсан Даниэли Аатны гарч иргүүлсэн үү дээ. Игобегийн давалт за өндөр оноо дээр өсөлтөд давалтаа болчихж байна. Цэндэж нутгаа калтарусаасан. Кацэндэж нутгаа дараагийн мөгийг давтахын хаалтны дэг үзэгсэн. Ган толгын цэндэж. За илчээ цаг 1-1 болох боломжтой оноо дээр хүргэсэнтэй. За лиг 2 удаагийн үрэл 1 удаагийн алттай ган толгын цэндэж. Мотоки 2-араас Игобе. За авдрагт 2-аарыг сах явууллаа да Мотоки. За энэ гашилч ирэхэд ихний төрөгт баригдаг бол болохонод нэг л дээ. За Натурбаксаас нийлсэн тоглолтод Игобе оноо авч ивж байна да. 23-24 болгож өрчилсөн төвмийг төгсгөлөө ярилцах бол удаа тусаад байгаа да. Арднаранцын давлуулт. Анх 2 за 2 дугаар холбог шилжээд дарсан. Тор үрчиж байгаа юм байна. Наранбаяр тор үрчиж байгаа юм уу? Содорж байгаа пассан дээр шууд хаалт шидсэн. Арднагийн давуулт. Анх 2-ын дотгоо за төгсгөлийг хийсэн Модридны анх 2. 25-23-аар ичээс цаг тэнцвэртэй. Модридны давуулт. 2-араас Квинтиро явсан Арабис нутгийг алдран тогсон. Ямар гоё мэдрэгч өсрвэ. Багтагч инкам модонгаа. За цэндэж тэр нэг гаж ирсэн. Энийг чинь тоглолтод ихний оног хаалтар онгож байна. Хаалтар авч байна. Анх 2-ын дотгоо Игобегийн алтан суудсан дараагийн дотгоо араас явлаа. За 3-араас 4-араас гараад ирсэн. Цэндэж нутгон дээр гол хөрөг дээр чахаатыг онцтой өрлөө. Оноо хоёртыг. За ортогоо шиг явуулсан. Хамаалагчийн гарч ирчихжээ. Алтан гартай өгөөдөр харахаар удаа Натурбакс. Игобе Сикогийн алтны гарч ирвчээ. Тоглох шалдаг бол хэлсэн. За 2 дугаар тоглолтод Игобе нийт 9 тоглолтоо нэг давуулалт 10 оноо авсан сайн тоглолт харууллаа шүү. Гамбилигаалт. За уйлганд хааж байна да. Игобе Сикоко явсан. За Квинтиро агаад нагасан. Адил нь үнэхээр гоё ихлүүлж байна. 3 дэжин тоглолтыг. Натурбаксын ихний 2 оноо бол хоёулаа хаалттай оноо шүү дээ. Инкам бол ингээл хөрөг дэржээ хаалтад нь авсан.
За Түмигээс анх хоёрын нэг давтгаа Quintiroгийн нэг гам бэлгийн нэг хаалт гацж байгаа мó. За дараагийн өдөр Калабагийн хаалттай. Дээгүүр захлаад Игобе. Анх хоёрын давтгаа их хамгаалын хамгаалалт. За аратаж болсонгүй. За бодордны анх хоёр. Цаах ихлэн 2 дахь хэмжээтэй гүйцэтгэх дараагч давт руу гарсан. Анхаагийн давтууд ер нь бас энэ цагийн тоглогчдоос хамгийн хүчтэй давтууд нэг шүү. Шот 2 дахь холбоод өгсөн. Quintiroгаар явсан болохоор орсонгүй. Баторбаксын давалт хэмжилтгөө. За өнөөдрийн тоглолт хоцсон 8 ожилтойгоор өснөлтийн 3-оор орж ирнэ. Одоогор бол Түмиг өснөлтийн 3 тэрэмттэй. Хожид тэнцүүгэн ч гэсэн оноогоор дээрээ байгаад байна. За SGOX Хасумигестрас гэсэн богод ажигландаа 2 тэргийн тоглолтод 11 ожилттой. Игобе ахад оноогоо явуулсан. Онооны цаг 5 болгон тэнцүүллээ. За Даниэл Алтын тоглоомнууд дээр шилжих ёстой. Quintiro Арднараас дамжуулт өгсөн амар дээр холбооч яхан амтсан ураад оруулсан. За багийн ахлагч Цэрэнбаатар 2 дахь голсон. Тослоо шатсан гол явуулчлаа. Араас Игобе Даниэл Алтар содраад онсан. За 2 дуурын тоглолтод эдэл Игобе Лана явуулах тоглогч байна да. 3 дээрээс 3 дээр Алтны дээрээс зөгч байна. Зарим тоглогч ирэхэд Алтны дундуур нь орчод байна. Долтооны мөнгнүүд нь. Хорттой шиг шидсэн сулраас мөнгөөр хамгаалж бодор эдний хуралд гарсан. Харж байгаа мó Даниэл. За дундуур салдгаа шиг үлдээсэн. Алтас гаргацсан Quintiro. Ардн метр ялсан. Амрын дотгоо. За Натурбаксын сүүлийн
Давуулт орсонгүй, дотлоо орсонгүй. Yes. Даниэл Артарацас ин хамгаалгын дотлоо Даваагах шинэ чинь тоглолт ихэнд хаалтаар тоглолт ихтэйжсэн энэ одоо довтхон эхний оноо явж байна. Гамбелиг хатгаалтнаас утсан араас Квинтер явсан хатгатай багавнуудс болрож нусаасан Матвей дөрөв олсон болохоо хэлсэн госол явсан. Игабагийн хаалтнаар досглоо. Болрожны анх хоёр тоглохоос анх явж байна. Данич тоглолт ногтны 3 дахь оноо шүү анх хоёр. Хаалтнаас гаргалаа. За дөрөвдөд багтагч. Эднүүдийн хамгаалан анх хоёрын хаалтны гартаа гаргаж аваа авсан. Анх хоёр хамгаалтнаас үлдсэн. Анхагийн дотооноо баригдахгүй нэ. Түмэгийн мөрөлдөхөн чирэн зузаан мөрөлдөхөн л дээ. Баянгөр коронавигоос хилч алтан борсоос орж ирсэн мөн одоо Натур Баксаас Натур Баксын дагтаар гэрлэг бас хамгийн сайн мэдэрдэх хоёр цэцэд лигийн аврал сайн гэсэн Цэрэнбаатар Наранбаяр нар түмэгийн мөрөлдөхөн даа. Яа хоёрын тоглолтод гоё байна да. Тоглоогоор давуултаар дараа 2 оноо авч 18 цаг 12-11 хүргэж өрчөлөө. Нэг удаа 3 дахь хилчин тоглолтууд дээр давуулт ноноо авлаа. Дараагийн давуулт дахиад авсан. За энэ дээр засвардаг байж магадгүй. Давуулагчийн тоглолтын эмдийг өөрчлөх, тактикийн засвардаг байж мэднэ. 13-11 дээр Натур Бакс засвардаг авлаа. За засварлагчийн тактик давууллагчийн одоо бас хэмнэлт нөлөөлсөрлөгтэй юм. Засварлага байсан. Дараалсан 3 оноо алдсан бас одоо эвгүй юу байсан л да. За дөрөв хөрөгдөржийн давуулт орсонгүй. За дараагийн үе дээр энэ давуулагч дээр одоо яг давуулт нар болсон үед нь солилцоо байж үнэхээр юм байна да. Өмнөхөд ч давуулт нь Чин Ян Вүг хөрөгдөрждээ солилцоогоор урж гаргасан. Тэрний өмнөх хилчийн тоглолтын дээр Дорж намжаа цалигдж орж иж ирсэн. Артманацас. За Даниэл Мотезеди гараад атах юм да. Ард хамгаалж болсонгүй. За багов ногч Батчаргалын төгөлдөр орж иж байна. За Ивандра Сауза солилцоогоор орж иж байна. Бразил тоглогч. Бразил 3 тоглогчтой бол шүү. Өмнөх Energy Игор Сауза авгаа. Төвмийн Бразил тоглогч аваад ирсэн байна. Улаанбаатар Phoenix Бразил тоглогчтой тоглолтод ээж байгаа. За, давуулт нар болж ирсэн олногч төгөлдөр давуултар мөнгө нглаа да. За, анх хоёрын 3 давуулт нь авсан байгаа. Тоглолтын дунд төгөлдрийн давуулт нь өрчиж байна. 16-13. Харсаг
За Ивандро гэж тоглогч ямархуу тоглогч байна. Хоёр дээр зиндээ биш байгаа. Ивандро явлаа. За. Тасгаар нагаас хоёр дөрвийн тоглолтод орж ирээд нэг тоглоом авч ирсэн. За энэ удаа онооны цагаар 14 болгоод өршиж байна. Ивандро Сауза. Хоёр алтны дунд цагаар оруулж байна да. За, аринсан болохоор Роберт Нацсан. Игобигэрээс нь контр хатнагасан Бодрилтны анх хоёр. Анх хоёрын тоглолт гоё байна. 3 давтан авсан байгаа 4 давталгааны калт. 8 оноотой тоглож байна да анх хоёр. Алтнаар байсан гүн торны ирмэг үрцэн Ивандро торон дээр алдаа одоо агаравч хүмүүн дээр хорлоо дээ. За одсон ножил өрдөх чухал ээлжийн тоглолт. Төмийн 3 онооны тэргүүлэлтэй анх хоёрын тоглоо. За холбогчийн дээгүүр зогсоод байна да. Моток орж ирвэл яг бол нахалтны гурантахгүй байна дотгонод. За Данедигава давдагч дээр анх хоёр орж ирсэн. За Мотокгийн хувьд бол хоёрын ард бол яг л шийдэж идэв билээ. Эго бид нар бол холболт алдахгүй юм билээ. 이 감독님 덕터 хатнаас онцч байгаа юм аа. Мэжидэржин гамбэлэг адомгийн чинь тоглолт хаалтууд үнэхээр сайн байна. Quinter хаасан, анх хоёр хаасан, гамбэлэг хоёр аачлаа. 4 хаалт оноо авсан байна да. 20-15 болгоод 5 оноо салгаад авлаа. Хүчтэй юм байрлалаа гэж байна. Амны тэргүүл дараа гэж байна. Арас Игобе Ахури алтрас удрасан толгойд хамгаасан цэндээ шараас орж ирээд толгойд өгсөн анх хоёрын төвхөө. Яа. Орооос сахал үзгэстэглээ. Гандлагын цэндээ биш. Дөрөвгөө сахал бодох явуулчлаа. Харин гарантаа. 이 감독은 төлөвсөн олболт байлаа. Анх хоёрын тоглоос за мотокыг оруулсан ч гэсэн ер нь ингээд яг холбооны тоглогч хаалтны дээгүүр явчихад байна. Анх хоёр 3 дээгүүр тоглолтыг шийдчихлээ дээ. 3 давуулт 1 калт 6 довтлогоо. Нийт 10 оноо авсан сайн тоглолт харагдаж байна. 22-15 болгоод өрчилсөн 7 онооны дэргүүлэл. Хаалт хэрэгтэй анх хоёр дээр содруулахгүй бол энэ оноо явахгүй байх шүү. За дараагийн өмнө дээр Игобесико оноо өдөглөө. Зэрнэж анх хоёр суулсан Даниэл Мотозиди талбад орж байна. Мотоки Гамбэлэг гадагтын дундаас хаалтууд нахгүй зэгтэрсэнгүй. Мэжидэржин гамбэлэг сайн чинь тоглолт нь хаалтууд онцгой байгаа да. Дахад аймгаас Жанат төгшин бэлтгэлээс гарч ирсэн тоглогч. За Ивандро давт гүйцэтгэг нь урд Quinteras хэлцээр орж ирсэн. Хоёрын 3 хэлж тоглолт оноо нэрцаа 23-16. За нийт 19 улсын лиг тоглосон юм тоглогч биш үү? Ивандро Сауза гэж тоглогч. Давт сайхан орлоо. Игобе хоёрт оноос төрсөн. Арайгуммукалтаас Мэжидэржин гамбэлэг
Quintiro гэсэн тоглогч Игобыг нуханаад гаргахгүй. Та жоохон зайтай холболт шаардлагатай да. Дотор багс дээр яа. За 20-15 дээрээс ганц л оноо 2-араас яваад нэг оноо гэсэн. За Чиньян Вуг байр дээр наруулсан. За өмнөх чинь тоглолтод давалтан дээр нэг гаргаж үзсэн Вуг. Ивандрогийн давуулт. Ивандро. За давтар дэжтэй таррагаад онсаа. Яа. Амар дэжтэй байлаа да. Ерөөдөө загнараа судахын өвчж байна их оног авсан. Хамилгийн дотгоо Чиньян Ву гаранаас гэсэн хаалаа да. Хоёр тиг. За Ву гаранаас ихлүүллээ. Өмнөх чинь тоглолтууд дээр бүрүүлж гаранаас ихлүүлж ирсэн энэ чинь тоглолтод Чиньян Ву хатар оног авлаа да. Гаранаас ихлүүлэн гэтэй. Дараагийн мөг Хорсан Игобе тарзагсан. Хоёрын давтар тарлуурлаа. За төмөгийн хувьд ирэхэд оноогоо бүтэн авчих боломжтой тоглож байна да. Хоёр удаа 3 дахь хэмжээний тоглолтуудыг 25-23-25-16-аар авсан. За Натурбакс бол 5 хэмжээний тоглолт гарна. Хоёр удаа тоглолтууд ихний дөрөвт 5 хэмжээний тоглолт шийдэж Натурбакс нь өгчсэн. Хоёр дахь дөрөвт төмөг 3-1-ээр өдсөн. За анх хоёрын тоглолт 2 дугаар хэмжээний тоглолт 3 дугаар хэмжээний тоглолтууд дэр үнэхээр сайн тоглолт байлаа шүү. 3 дээр бол үнэхээр баригдсангүй. Тоглолтоо олгон жилдээ явдаа. Хологч яалтны дээгүүр их олон тоглолт гаргалаа. Давуу туцсаа орсон хаалтар нэг оноо авсан байна. 3 давуу тоглолтыг хаалт 6 тоглолтгоо амжилттай гүйцэтгэсэн байна. Инх хамгаалангийн давуулт Quintiro хатар судраад холбогч хамгаалчихсан. Арднаранцас за Игобич бас хамгаалах юм аа. Дараагийн мөнгөдөр содруулаад болсон. За ингэж оруулж үрж байгаа хаалтан дээр их гой содруулах юм а. Томны иргэн төрөхгүйгээр их сайхан гараад очих юм. Дараагийн тоглолтод орсон гоо тал багад нуусан. За маргааш үндсэн дэлийг аврагчлах тэмцээний 3 дахь тэргийн 2 дахь өдрийн тоглолтууд явагдана. Өнөөдөр ихний өдрийн тоглолтууд явагдаж байгаа. За тэгээд бям ямгаргуудад тоглолтгүй өнжөөд ирэх даваа мягмар 5 гаригуудад 3 өдөр тоглоод лиг маань төр завсарлаад 2025 оны 1 сарын 2-наас Стеференод 3 дахь тэргийн тоглолтуудаараа өргөжлөхийн төлөвлөгөөтэй байна. За 4 дахь хилжин тоглолтын онооны цаг 4-2 болгоод өрчилсөн Вугийн давуулт. Давуу тааш явчлаа. За тоглолтын хаалтны оноо тийч гисэн нэлээд алдаатай эхлэл Натурбакс их Төмөгийн 3 оноо 3 удаан алдаа гаргаж ирсэн оноо харагдаж байна. Quintiro давуулт босгосонгүй. Яа дэдэн давуулт дэдэн болж өгөхгүй байна да. Тавсралтай хүчтэй давуултууд ер нь одоо сулхааны тактик өөрчлөлт одоо сулмог оруулж ирэх Улаанбаатар тэтгэр цуглогчийг одоо сулханаас гаргах юм тактикийн давуулт байх хэрэгтэй гэдэг. Энэ ч тоглолт аль нь давуулт нь олсонгүй 2-аараа сонгосон Игобыг давуултаа осарсангүй. 5-5 Нармери алтар судралаа амрын дотгоо. Дараад болсон. Анх хоёр алтны дундуур орсон. Согом дээр отгоц ажрын хамгаалалт хэмжээлтэй араас инх хамгаалан. За сайхан ч явлаад энэ тэн рүү нэлээд гаргаад явсан мөнгөн дээр анх хоёр 3 араас инх хамгаалан дотгоо. Цэрэнбаатарын хамгаалалт хэмжээлтэй болсон. Ахаар анх хоёр явсан. Хоёр алтар судраад хамгаалалт хэмжээлтэй болсон. За энэ дээр отгоц ажрын найч хэрэгтэй байлаа да.
Хоббик хамгаалах зэрэг өгсөнгүй. Явсаар голооноо авлаа бодор ирдний анх хоёр. Тоглолтын имлийг өөрчлөх шиг анх хоёр дээр гэхэд өмнөх хэлжийн тоглолт шиг тоглолтын бас нэлээд араас олох шаардлагатай байна. Арднарацтай ирсэн бүгэн дээр Даниэл Мотозеди хатан жилдөрдөө Даниэл өнөөдөр 2 дахь хааж байгаа юм байна. Гам билег 4 хаажсан байна. Гам билег 4 хаажсан, Квентиро 4 хаажсан. Бас одоо хаалтны оноо их өндөр юм зүйл гарахаар байна да өнөөдрийн төмгийн тоглолтоос. Араас Квентиро хобгч дандаа 2 араас сутгаа сонгож байгаа нь хаалтыг их сайхан судлаад байна. 3 араас инх хамгаалгын тоглолтоор хаалт хэмжтэй болсон. Тоглолтыг хамгаалаад дараагийн мөнбөг анх хоёрын тоглолт. Хамгаалтаас гараад та Бодор Эрдэнэ анх хоёр онооны тэргүүлэлтэд олгосон 6-5. Анх хоёр 2017 оны зүүнсээ Азийн аваргаар Монгол улсын жишээ огт олгож ирсэн. 17-оос хойш Монгол улсын жишээ огт олгож байгаа. Хоёрын дээр хаалтны сэрэг авах явуулсан хаалтны гарагийн голоор орууллаа да. Арднарацаас хөл гэмтэлтэй байгаа хэд хэдэн тоглолт өмдсөн. Өнөөдөр бол талбайг бүтэн тоглож байна. Баянграмгаас мөнхөд багшийн одоо бэлтгэлээс дараагийн хэсэг юм тоглогч. Оноо буруу яваад биш. Оноо 9-6. 3 оноо алдсан. Инх хамгаалгын тоглолт. За. Инх хамгаалгын оноо гэж онооны цаг 7-9 болгоод өрчлөө. Годын алц бүрэн шилж юмтсан гол цагаар нотхны бөмбөг орууллаа да. Амрын давуулалт давцаах орж байна. Хаалтнаас гаргасан. Өнөөдөр гандалгын зэнд дэвш талбай дээр бүтэн байгаа гэсэн өглөө бас пас хамгаалтан дээр тоглолтоо харуулж байна. Анх хоёрыг голчиж одоо тоглоход оролцууллаа. Тэрэндээ бас 2 дуурайсан тоглолтоо бас тэрхүү харагдаж байна төрнөөс. Игобе хаалтнаас гаргалаа. Натурбаксаас үл их хэлж тоглох багаас шинэ хамгаалгын тоглолтоос авсан. 2-3 дээр Игобе л санаа явуулаад байна да. Хоёр дээр нэг хаалаа да хоёрын тоглоом дээр Шиньянгу Натурбакс бол яг голоо агчин бэр дээр тоглохны хаалтны сонголт их олон байгаа. Ууганцрын байна, амар байна. Үү байна, пүрэгдэрж байна. Ууганцрын байна. Тэгэхээр үгөвд одоо бас энэ ч тоглолт гараанаас эхлүүлсэн. Ячгүй өөрийгөө батлаа харуулах юм тоглолтод явна да бүгдээр. Зэ 10 болоод оноо хэдэж байгаа юм байна. 3 оноод туу явсан хэмжүүлэлд ирлээ Натурбакс. Бодор Эрдэнэ давуулалт. Анх хоёр дахад хаалтны гартай. Арднарацаас хамгаалсан сөрөг тоглоом нэг байж Сикуко зэрүүдээр хаалтны гартай явууллаа. Онооны дэг авсан. Дараалал нь 4 оноо алдсан учраас тасч өгч. Завсаргыг авлаа. Төмигээс завсаргаа. Тото Саяар дээр холбоот ирсэн инх хамгаалгын алтан цаг шивсэн. Инх хамгаалгын тухай яа толгой дээрээс явсан өмгөө оноо олгож авлаа да. Хоёрын дундор толгой дээрээс явсан өмг. Атлаар авчир дөөрөө тоглоход явлаа. 12-10. Яа дөрөвдөр Тото холбоотой Чиньянгу
За инх батлагч өгчийн нээжийн тоглолтод голын алдан дээр уусан солилцоос энэ гараа бол нэгний таалагдж байна шүү. Дөрөв гэлжийн тоглолтын донд ердөө 3 хаад юм байна нөгөө Чин Янг уу. За Монгол зүрхний Жиндэрж орж ирсэн. Жиндэржүүд бас натур мэд толгоонд одоо согж ирсэн тоглогч та. Давдагч чөлөө тамагч байр дээр одоо сүлсэлдэж байла. Хоёр ч дээр тоглосон харагдаад байна. За дараагийн гамбарыг навханыг хамгаалсангүй. Жиндэржийн давлалт торлоо. Онооныцаа 11-14. Натур бакс 3 онооны зэрэгтэй. Ер нь оноо хөдлөхгүй байгаа юм байна шүү. Дирекцээ оноо. 14-11. Хатартай явуулсан. За Игобе Сикоко. Оноодлоо. За 9-6-г цагийн сонон дээр тоглож явах унагчлаа да төвмийг. 3-1 оноогоо бүтээ авах чухал ээж тоглолт хийсэн. Тоглолтын тэргүүл алдлаа. 4 онооны тэргүүлэл 15-11. Цэндевш нутгаа Цэндевшийг одоо тоглоход явж эхэллээ. Хоёр алтаар буцаасан. Дараагийн бүг Квентиро тоглох явсан. Арднаар цаасан. Яа. Натур бакс алдаад. Ер нь одоо гарааны тоглогчдоос хамгийн нуруунд тоглогч нь алдан дээр сайхан байна. За Ивандро Саузаг солилцоо гаргасан. Вүү 3 хаачлаа. Арднаар анцасныг хаачлаа. 16-11. Ивандро. Яа одоо нөлтөө. Баяранда судалгаан дөрөг тоглогч энэ тоглогчдод одоо сон хоёр төж мэтэндээ. Өнөөдөр ихний тоглолтод оролцож байгаа тоглогч. Бразилийн Ивандро Сауза. Өдөр бас яг хов мэдээллийн нарсан 19 улсын лиг тоглосон байх шүү. За Тайландын лиг тоглож байгаад 9 тоглогч байна сүлд. Хаалтны гарын зүр Игобе 17-12. За 5 оноо гадагч 5 гарах боломжтой энэ тоглолт. За Ивандрод найдан дээрэс нь гандуудгын цэндээ шиг ашиглах хэрэгтэй. Ерөнхийдөө 4-ийн тоглолт. Өнөөдөр цэндээ шин тоглолт талбай дээр бүтэн тоглож байгаа ч гэсэн тэдний одоо ашиглаж нэг тоглосонгүй. Таавтан гарсан Чин Янг уу. За өө тоглолтыг сэргээж байна. За Испани олон жил тоглосон энэ тоглолт сүүлийн 2 өдрөл манай тоглож байгаа. Чин Янг уу. Натур бакстаг энэ жил одоо 50-аад зохион байгуулагдсан гүрүүдийн Азийн тэмцээнд сүрсэлсэн. Хөвөнийх нь өгөгдөл одоо бас нэг юм багаас сэргээсэн юм тоглогч. Яа дараагийн тоглолтод дутлаа. Арван 3-18. За Ивандро давт гүйцэтгэн. За өмнө хэлсэн тоглолтод давталтаар төсгөл хийж гаргагдсан Ивандро. За заалтанда бас гэж одоо сүлээ хугацаа орох байхаа энэ тоглолч. За зэрэг хөмгөр жоохон дотож идсэн нэг суулгын явуулах гэсэн дутлаа да Игобегийн давлалт. Игобе хоёрын нутганы гонхсан Даниэл Мотозеди Игобегийн нутганы хатарлаа Даниэл хоёр дахь ажваны нээж тоглолт.
Игобе Цэрэнбаатар хамгаалсан Даниэл дараагийн мөнгөөр торуулсан. За төв Натур багс төлөв. За завдахны Айдос давдагч хамгалагч мөр дээр солилцоо гарч иж гаргадана. Ивандро хоёр араас татвар гарч ирсэн. Татаж болсонгүй. Хамгаалагчийн таталж явах дотоо явчлаа. Давалтан дээр анх хоёр. Төвний төлөв. Цэндэвш хамгаалал анх хоёрын татлаа аваад ирсэн. Сайн татлаа. За амар дээр хоёрын алаад үлдсэн шүү. Инх хамгаалан ганцхан алдаа гаргаад ирж байна. Эрдэнэбаатарын болор Эрдэнэ. Амар дээр хоёрын алцагдж үлдлээ дээ. Халтагтаны явуулаад оноо авсан. Инх хамгаалан 21-16 Төвмигээс завсарлага авлаа. Хоёр дахь завсарлага. За оноо гадагсаар оноо дэшнэ гаргаад авсан. Үгийн алтуудаас их сайхан зэрэгт авлаа. Тарны иргэн дээрээ самаалагчаас харж явсан. Амрын давуулт оноо годдож байна. За эхний төргийн адил оноо 5 жилийн тоглолтоор шийдэх боломжтой энэ тоглолцтой одоо 22-16 болгоод оноо өрчилсөн 6 онооны тэргүүлэл Амрын дараагийн давлт торлоо 17-22 Мотоки ороод ирсэн байгаа юм байна. Дорж намж ороод ирсэн байгаа юм байна. Хоёр үлсэн нутгаа явсан гарсан. За Игобе Сикук иргэд орсон. Болор эдэн талбайд гарсан. Магийн 4 дахь солилцоо, 5 дахь солилцоо. 5 солилцоо байна. Ивандро Баатар 2 дугаар болог үздэгсэн Игобегийн товтлоо Наранбаярын хамгаалтаас сулаа аваад ирлээ. Вүүгийн товтлоо гол вүү наатгүй явуулчлаа. Шиньян вүү арга өмнөх өдрөд одоо бас энэ тоглолт ирсэн тоглогч байнаас энэ талбай бас нэлээд танил байгаа нь ойлгомжтой. Асч өгсөөл 4 дахь жилийн тоглолтод бүтэн тоглоллоо. Нийлжил тоглолтод 3 хааж 1 давталж 1 давууллаа. 5 оноо авсан тоглолч байна вүү. За Quintero иргэд орж иж байгаа юм уу? Төвмигээс. $24.17 багийн олонлогч Болор Эрдэнэ төгсгөл хийсэн. Өкстэй бас ихний дөрөв 5 гаргаж байгаа гэсэн. 20 дугаар тэрэг тоглолтод өмнөгөө энержитэй бас 5 гаргасан. Хоёроос Ивандро оролцлоо. Болор Эрдэнэ давуулт. Ивандро Арданац хамгаалсан сөрөг болохоо. За хоёр алтны гартад мөгөө цаажуулсангүй. Инх хамгаалан хатны гартаа явуулж хоёр тэг болгож өрчилж байна.
За өмнөх 3 удаа тавгарсан тоглолтууд дээр SC Ox жигдсэн. Өмнө Energy болон Төмөгтэй тоглолтууд дээр 5-ын ижил тоглолтод төгсгөл хийсэн байна. Натур Бакс. Анх хоёр за гарсангүй. Төлцөө. Ивандро дамжуулт төгсөн. Анх хоёр дээр хаалт нөчтөө. Игобе. Зяадраг мөнгөн дээр хаалтны гарч ирэх гэж үзсэн. Бороо хор усч юм хаалтны гартай явж байгаа. Нэгдүгээр шүгч заалт хийхгүй маа. За анхны дотор ямар ч жоног авлаа. Пералта турсан. Игобе. Дөрөвнийг Аргын гартаа 90 дээгүүр зөгчдөг учраас аргашаа хамгаалтан барил аваа суучдаг. Аргын мөнгө дээр хоорчлаа. Инхэм болон Синдевиш Ивандро. Я атнаас нэг гаргадаг да Ивандро. За Төмөг клубын төсөөлөгч Төвчөнбат Ивандро ерөөдөө бас нэгэн талбайд тасгах юм тактик тоглолтууд явна. Багтаага уусгах, холбогцоогоо төгсөх юм тактик тоглолтууд явна. Дээрээс нь одоо ихний чинь тоглолтоос ерөөдөө гаргаж тоглолтлаа шүү дээ. Ивандро 5 давтгааны давтгаан оролцсон байгаа юм байна. За сүүлийн 4 болон 3 дахь хилний тоглолтууд дээр үеилгэнд 2 оноо авсан байна. Шийдвэрлэх 5 хилжин тоглолт манай хацаа 5-2. За Чингяв гараанаас гэх ойлгомжтой. Өмнөх 4 хилжин тоглолтод Натур Баксыг ирэхэд хожид руу гүтсэн тоглолт Чингян Вүү байлаа. Дараас нь хаалтууд, давуултууд хоног авсан. Нийт 5 оноос тоглолт үзүүлсэн 4 хилжин тоглолтод Игобе хурлаа. Дөрөвдөр хамгаалагч очсон Сэрэг Товхон Синдевиш товхоо. За шугамрын өргөдөд оноог авч байна. Гандуудган Синдевиш. Атгартай төгөлдрийн хамгаалалт хамжилттай болсон гамбыг усгаад ирсэн. За Бодор Эрдэнэ амар хоёрын нутгаа. Амар хоёрын нутгаа. Ай. Татад метр явчлаа. 12 цаг 6 3 болгоод өрсөлдсөн 3 онооны хэрэглээл. Тавтын ихнээс 4-1 гэж ихлүүлсэн оноо гадгах сэвэрэ. Игобегийн давуудууд холбогч дөрмгоноос ирсэн Синдевиш нутгаа. За яг холбогч урдгын үед холбогчийн хаалтны дээгүүр одоо их олон гарч байна. Ачгол нам хаалтан дээгүүр нь давтгаа гаргалаа да. 4-6 болгоод ирчихлээ. За өмнөх хилжин тоглолтууд дээр төдийлөн одоо оролцоог Венич тоглолтод ойрхон 2 явдаа да Синдевиш шийдвэрлэх хилжин тоглолтод хожид руу уснаа явуулахын тулд Синдевиш дээр бас нэгэн найдах ойлгомжтой Цэрбатрын хамгаалалт. За харуулгын хаалтны дээгүүр явуулсан Мотоки орж ирэх үү. Мотокиг өвдөд агуу өсрөн гэлтэй Мотоки яг холбогчийн хаалтны дээгүүр дараалал 2 зөглөө доо. За Ивандро тавтай явуулна. За давын болон дээр Ардарасын гарч ирсэн давуултаар оноо тэнцүүлж байна. Инхэм болон за Даниэл гараад татсан. Хамгаалалт сүмдээ татаж олсонгүй. Инхэм болон гинэ өгтэй явж байгаа та. Содруулах хүмүүн дээр гараад татлаа. За шугам алт шимшин зүгээр өсөрчгөл хэрэгтэй л байна да. Синем мөнгнүүдээр. Ивандро. За шугамтай өрхөвч байгаа мөг юм уу? Инхэм бологийн алтнаас утсан Натур Бакс нэхлэхэр боллоо. За бабаа содогт Синдевиш пас болоосоор ажиллаа. За Арднараас
Цэндэ ишрэгсэн давалт явуулаад Баянгор Коронжгоогоос нэг яваад авчихсан хоёр. Нэгэн давалт дээр нэг нь хаасан дээр. Яа. За 9 голоод үржсэн Түмигийн давсарлаг. Сэн Ховд ижил талтай торгоод 3-1-ээр хашгүй ураг гүцэн тоглолт болсон. Эрэгтэй бүгдийн тойргийн ихний тоглолт 3 дугаар саргийн. Цэндэж нутгасан 2-1 анх хоёр хамгаалаад дараагийн нутгаа Цэндэж дараагийн өмнөдөө зайтаа алтай 2-2 дунд нутгаа гаргасандаа. Додо 9 За наран бэр орж магадгүй юм өндөр оноод ишж байгаа үед голд хоёроо хаалт аваад үдж байна амар дээр. Амарын давдад давтард орсон. За давдаг самдаг шимбэр дээр зэндэрж анх хоёр. Цэцэр орлоо. Багийн 2 дахь солилцоо. Хайраас игобе явда. За талбайгаа онцгой болохоо гэж байхгүй тий. Энд дээр яаж игээд хүлээгээ содруулах шаардлагатай. Игобе сикоко. За Боцман тоглогч бол үнэхээр ганган тоглогч аваад ирсэн байгаа да. Мотор Бакс. Амирал иргэд Даниэл иргэд талбайд орсон. Түмигээс Даниэл Мутазеди. За Ивандрог пас гаргаж байгаа. Анх хоёрын нутгаа 9-11 Алтыг усах авчирдээ ганцхан алтаа гаргаад ирж байгаа бид нар. Уурхач 21-9 гарталтай. Үлзий утга шин л одоо үлдсэн тоглогч. Игобыг наргийн нутгад алтыг гаргахгүй. За 3 чананы зэрэг 9-6 дээрээс 3 оноо алгаж явсан оноо өртөж байна шүү. 10-11 8-6 талбайгаас хойсон 9-6 олгоцсон байсан. Атабагч өвдөд энэ ч тоглолтод хожлоо авахгүй бол бас нэлээд харамсалтай ажил байх болно. Алууны тэргүүтэй явж байгаад хожигдол. За өндөр мөг тордоо орсон шүү тоглох болсон гатгаад цул явууллаа. Тэнцвэр боломжтой бөмбөг. Анх хоёрын нутгаа анх хоёр дээр хаасан. Эрдэнэ камгадан гангаа автанда. За багахдагчийн нийтийн тоглолт нь хаалтаар 2 дахь оноо авч байна. Өмнөх хаалтаа челленж нэглээд оноо авцсан. Үнэхээр гоё хаажээ. За энэ хамгаалал өнөөдрийн тоглолтод 4 хаасан байна да гахалтай. Игобегийн алтын гартаа явуулсан Ивандро Сауза. Анх хоёрын давуулт Игобе за сүүлийн 2 дахь орсонгүй шүү Игобе 12-12 оноо тэргүүл авахгүй болсон өндөр оноон дээр тэнцлээ дээ. Одоо эдний анх хоёр давуултаа гүйцэтгэн. За өмнөх давуултыг ирэхэд зай харсан давуулт явуулсан анх хоёр. Дараагийн давуулт нэр яаж оруулсан. Бас л жоохон тоопсон л явууллаа өндөр оноогоо учраас давуултыг бас чангалж болохгүй байгаа даа. Ивандро Игобегийн алтнаар сударсан. Хоёрдугаар холбот өгсөн Игобе Сикоко хуурсан. За дөрөв холботгоо ирж байна. Ивандро Сауза шагнуу явуулсан юм бол эндээ болсон. За аноны төвмийг авсан. Энд дээр тусалгаа аваа. За аноны тэргүүлэлтээ энэ давуулт нар чангалж магадгүй юм аа. Анх хоёрын давуулт. Ариг давсалхаар сон 3-араас инхэм болон гар хуурлаа. Ивандро
Болрыг намгаалсан Сикоко. Гартаа дээрээс өндрөөсөрөө оролцсон Ивандро хаалтыг өнөштө өрсөн овчгийн бидрээс гараа явсан да. За засаглалын өмнө Ивандрогоор явчлаа. Давуултар хаалтаар. Чухал оноо дээр оноо явууллаа да Ивандро. За эхний тоглолтоор өөрийгөө батлаад оруулчлаа. 14-12 болсон Гэрсэлийн канон дээр ирж байна. Игобе. За хамгаалалтын сүмсүн дээр Цэндившин таталтай цэсэн Цэрэнбаатарын таталтаар давсан. Игобе Сикоко хамгаалагчийн гар ширэгчж байгаа мард. За хаалтнаас бол холоор явж байгаа мөг ард багийн хамгаалалт Цэрэнбаатарын гар ширгээг бол за хамгаалтан дээр жилнж байхгүй шүү дээ. За шүгчийн зүгээс харахаар болж байгаа юм байна. Хаалтнаас бол нэлийн дээгүүр явсан байх магадaltaй боллоо байлаа да. Цэрэнбаатарын хамгаалтны гар ширгээг бол дуусч байгаа тоглолт байна. За 9-6-гаар 3 онооны вью талбайгаа солиод явжсэн оноо дээр шээ. Ивандро Сауза чогмор өргөсөн бүгнүүд оноо өрчөж байна да. Хаалтнаас нь холоороо ирсэн мөглөө. Хамгаалтан дээр няглах боломж байхгүй. За ингэ шийдвэр тавтай чинь тоглолт 15-12 цэцэгээр Түмиг хожлыг авч байна. Хоёрыг бол 1-3 дахь тойргийн тоглолтууд дээр 5 ээлжийн тоглолтоор тоглож шийдлээ. Эхний тойрог 5 ээлжийн тоглолтод Натур Бакс нөжж ирсэн. Өнөөдөр ч бас хожих боломжтой тоглолтууд нэг байлаа. Шинэ тоглогчийн одоо орч чадвар гахалтай юм аа. Хамгаагаас л оноо сайн явууллаа шүү Ивандро. Судлааг өгөө тоглогч тоглолтод бас нөлөөллөө. Танг 8 ажилтаа уснаар Түмиг хүснэгтэй хаа дээр орж байгаа. Хүснэгтийн 3-руу орж ирж байна. Барай адгасан вэрэ. Хоёр бол 7 ажилтаа нэг нь 22 оноотой нэг нь 20 оноотой байсан бол Түмиг 8 ажилтаа 24 оноотой болж байгаа юм байна.